харагдана уу над харагдана. Яа энэ дээр баруун овон дээрээс. Нөрөнөө явууллаа тэгэлчлээ. Тоног харах юм чинь 4080 4.8 8 гэлөө тий. Хоёулаа болохоор 3260 гэлөө. За тэр 3226 гэж зааж байсан. Тийм үү. Тэгэхээр хоёулаа 3200 яг орой хүртэлх зүгээр яг зайн бол нэг 2 км орчим байна хоёулаа. Эндээс тийш хүртэлх юм тий. Тэгэхээр дрон маань очино л доо. Тэгээд яг энэ хайрхнаг яваас хараад хүмүүст хоёлаа харуулъя гэж бодоод битээр ийм бичлэг хийгээд за 500 м-ийн юу шүрлээ. Язгаарыг 1000 болгож байгаа. Мааг ч юм бол дээдл 1000 м шүү дээ. Тийм 1 км. Яг нисгсэн зүсэнгээсээ дэшээ 1 км-ийн өндөр авдаг. Салхи бол амар хүчтэй байл. Амар уусал харагдaltaй юм байна. Ананаас нь явж байна. Энд ч одоо юугаар ертөнцийн зүгээр хоёлоо урдаас нисгэж байна уу? Тийм арга яг урдаас нь жоохон ертөнцийн зүгээр үл урдаас нь жоохон баруун урдаас нисгэж байгаа юм байна шүү дээ хоёлоо. баруун урдаас нь уу? Тийм. За энэ нэг юм хавцлыг би өөр үзэх юмсан гээл бодоод идэг байсан. Энд юу вэ нэ хараа. Наад чи холоос ч өөрөөс ч их сүрхий харагддаг шүү дээ. Нэг юм оруулах шиг харагддаг тий. Тий. Бараг л очлоо доо. Хэд явцсан? 2 км гарan байна. Эндээс. Тий. За энэ цасны ирэмгийг тавах хүсэж байгаа. Шууд ари дээр энэ цасныхаа мөс шиг юу вэ шүү дээ. Хүмүүст харуулсан таялаа. Одоо яг гол мөсөндийг өндөөгөө хүсэж байна. Уулчд одоо хаавар гарт юм бол да за минь нийлэхгүй. Яарэ дээр гарсан шиг нэр ийм бит юм шүү дээ. Гэлаар нь харагдахгүй. Дарагч. За чи надад жил бодлогол байна. Ил бас талчин жоо унгаач үл. Ийм байгаа тань. За оройгийн одоо хараагүй дээр нь гарч үзег хүмүүс бол харахыг хүсэж байгаа байлгүй дээ. Тэгэхээр татж жагаад харуулчих. За тент нэг тийм овоо байна хараа. Аль нь хараа. Бүсэн дээр овоо ирцэн. Чулуугаар. Тий. Тэр уулчтал чулуугийн тавьсан багт энэ хараа. Бүр ингэж харуулъя. Энэ одоо оргил цэгн юм байна. Энүүгээр л оргил цэгнэх баг. Яг энэ голцсон. Тийм л ах тийм. Новон тэр юм тий. Бид энэ чинь бөмбөс юм байт юм бодсон чинь хоошоо айгуу дан хавцалтай байт юм шүү тий. Дээр салхивал амар байна. Навиг дүрийг бүр дэлбэлцэл авч шээ. За ингээд сэлчээ тасарчаад байгаа юм. За яг хуу. Талтай юм уу тийм. Айгуу том хисаа байт юм байна таашгүй. Хисааныхаа хүү талдаа цасан тогтсон юм ба шүү дээ. Тийм байна. Хоошоо болохоор цасгүй. Хоошоогоо цасгүй. За цаана байгаа хайрхныг бол ямар одоо нэрүүстэй хайрхан гэдэггүй байна. За доошоо харуулъя. За хисаа доошоо нэг юм хуудалтай. Өөх. Додлын хөндөргөө бол цасан тогтдог юм. Гээд тийш. Янзын харагдах юм. Чөтө.
нууруудтай тий. Чиний чөөрхөн жижигэн нуурууд байна. Битэрийн баруун талд 2 ч нуур байгаа. Нэг нь үлдэн талд. Энэ зүрхээ хэлбэрт юм биш үү? Бараг л зүрхээ хэлбэрт юм биш үү? За хавцал шууд юм хавцлаа энэ да. За хавцал юм байна. Хамаагүй огцон хөдлөж чинь салхитай нийлээд наа чи аваад залчих үү. Дроныг үү? Тий. Тэгвэл тэгээ хоёлаа ямар ч дүрсгүй болно да. Бөөн гомдол шүү дээ. Бодохоор л гомдоод их юм гэдэг шиг гомдох байх та тий. Энэ хисааны наад ирмэг дээрээс битэрийн сүлжээ нэг тасрахгүй юм. За би энэ рүү ойрт татах. Энэ хисаанд нэг юм харагдсан шүү дөрөв. За хүмүүстээ гол юм харуулах байлаа. Хүмүүст гол гоё юм харуулах уу? Атган дэнгэрээ харах нэ. Хамгийн гоё нанди юм харуулах уу? Нөгөө хүрхрээгээ юу? Тэ. Тэр арай. Тэгтээ эндээс бараг сайн дуранд бол харагдахаар байна. За би ийш араас харчих. Нарк ял бат байна. Ийш араас очиж. За. Чи тэ ямар амиа юм бэ? Над харагдах очихлоо чи. Одоо дээшлүүлчих. За. Дээшлүүлээд хахан билээ. Тэр үнэ. За. Бичээд эхэлсэн. Чи нөгөө река зогсоож татахгүй бол. За энэ үнэ. За энэ дүрсэн дээр бол угаасаа харагдаж байгаа. Би айгүй сайн тогтоогоод бичээдгий. Энэ цас нь ингээд доошоогоо шууд хүрхрээ болж бууж ш тараа. Хөөрхөн хоёр хэдэн үеийг хүсэж байгаа юм. Дээр ийм юу та. Ингэж буугаад доор нь бас ийм хүрхрээ байна да. Энд бас салхи намжлаа шүү дээ. Бүр ингэж зүмсэлч. Янз харагч. Одоо дээш нь юм л та. За ийм хүрхрээ. Утхан дэнгэр хайрхнаас гард юм биш үү? Энэ их том мөсний доороос хайлж гард юм биш үү? Хараа. За одоо чи нэг ирмэгтэй үрний авч үзвэл. Ирмэгтэй үрнийг авч үзвэл яа одоо та хэд. Энэ дээрээ дараад. За. Аль болох ойрхон л явуулахыг хичээе да. Гоё юм. Гайхамшигтай юм. Энэ гол цоохор харагдав юм тий. Мөхцөст. Харцаач гэдэг. Би чиний чи бөмбөйсөн л юм байдаг гэж бодоод байхгүй. Ингээд харахлаа хойшоогны бөмбөрл юм харагдаад хавцалтай юм байна. Зя явуулаад. Чисэн. Ингээд төвч. Зя отхон дэнгэр харахны дээгүүр. Нилийн ойрхон. Тэгээд ирмгээр хясаа цас хоёрын заагаар сүртэй ярих хэрэгтэй байхгүй. Мөнх тэнгэрийн хүчинд ор. Монгол орны хамгийн сайхан отхон дэнгэр харих нь ороо хясаа цас тийм ээ. Энэ бол тэнгэрлэг ус шүү. Амар. Та шууд шүлэг зөхөж байгаа юм шүү. Яа. Онгод гинт ороод ийм марсан чи. Зя энэ орой хэсэг нь байна. Орой хэсэг дээр ийм байна. Отхон дэнгэр харах чинь Монголын хамгийн өндөр биш те. Биш. Юу хэлээ?
Хамгийн өндөр хүүхдний өргөл. шүү дээ. Түр энэ хангаан нурууны ноён өргөлөхгүй. Хангаан нурууны хамгийн өндөрлөг зэгч Тийм. болох нэг. Монголчин юм уулсын 3 том За энэ хүслэл байдаг шүү дээ. цасын ойрхоноос харуулаад тах. Бүр нилээ ойроос. Хөөх юм иржгэр юм юу идэм шүү дээ. Тоош нь бол Хүний арьс шиг, динозаврын арьс шиг юм байна. Динозаврын арьс шиг юм байна. За одоо тойруулаад тах. сүртэй тэр цаадлын тэнгэрмээр хөдөлж байгааг харсан ч Энэ омгшчлоо. цас биш баг мөс байх шиг байна. Мөс. Оцоор юм хатуу юм байд юм болов. Тийм л баг. Би нэг замдаа кондишн ячиж хамарж явах юг болчих. За маргааш чин төрийн дахлах та. Зэ оройг нэг хэл харууллаа та. За сүлжээ тас. Ороод ирлээ. Аашгүй ороод. Сүлжээ тасрахлаар хамт зүрх зогсож байгаа. За ихц дээрээс нэг харуулчих. Мянган метрийн өмнөөс 1000 ч гинэ. За ингээд та харж байгаа бол орой дээрээс ингэж харагдаж байна. Яс гоё юм аа. Эндээсээ буулгаж ирээд Бадар унд гааруулах уу? Тэгээ. Үүд мөлөлстэй юм байна. Өнөөдөр бүр цаанаа Хошин татад гоё опшн олгож харуулвал гоё харагдана. Шууд урд Бадранд дээрээсээ хараа. Ингэж харагдаж байна. Бас юм багаз. Хагархаа энэ тал руугаа. толгой эрхлээ өгөх юм чи. Хүмүүсийн толгойг эргүүлнэ гэхгүй. За тийш. Тэр чинь миний толгойг уунчаал юм. За энийг ингэж харагддаг юм байна. Ер нь ийм юм харж байгаа бас гоё юм байна. За наашаага нэг рүүгээ. Яа ингээ харахтаас одоо дроно буцаалаа. Шууд хошин татаад гоё энэ дөрвөө явуулвал гоё опш хараад. Дроны батарей болохоор одоо 45 тайна. Тэгэхэд 14 минут сэрэнд. Нэг 10 минут ил боломж юм шиг. Аваад тахих ёс ч н одоо ямар учиртай юм бэ? Би одоо тайлбарлах. Зүгээр би хувьдаа монголчуудын нэг байгаль дэлхийгээ хайрлах, хүндлэх, тэ байгаль ихтэйг холбоотой тэр нэг уламжлалт ёс байна штэ. Тэрийгэл хэрэгжүүлж байгаа зүйл юм болов уу? Төр байгалаа хүндэлж, байгальтаа хүндэглэл илэрхийлж байгааг хэвлэмээр болов гэж би боддоо штэ. Хошоо хурчин наач зэн зарагч. Аваа тахих ёсыг ч гэсэн залуу хүмүүс маань ойлгоод бид нар хит тийм сүсэг бишрлэхээсээ илүү байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлж байгаа тийм хүн ёсны сэтгэлийн илэрхийлэл гэж харах юм бол энэ бол сайхан зүйл шүү дээ. Угсаа ямар ч монгол хүн хангаа дэлхий байгальтайгаа ойрхон байхаар гоё үдэн шүү дээ. Ер нь би ингэж боддоо шүү дээ. Одоо би ингээ амьсгалаа сууж штэ. Энд чинь өөрөө хангаа дэлхий шиг байхгүй. Энэ амьсгаа орж ш хүчилтөрөгч. Энд чинь байгаль авч байгаа бидний хишиг одоо буян байхгүй. Энийг ч байгаль үйлдвэрлэж байгаа шүү дээ. Тэг хүчилтөрөгчийг. Тийм болохоор байгальдаа бид нар эргээд энэ амьсгалж байгаа тоолонгороо хүртэл хүндэтгэл илэрхийлэх ёстой л гэж би боддог. За ингээд бид хоёр
Ер нь бол хаа хамаагүй явж болохгүй. Бид хоёр маш сайн одоо замаа заалгаж зөвшөөрөлтөөр ингэж видео хийж одоо энэ хайрхныхаа яг энэ хэсэг дээр ирж ийж эндээс ер нь бол дрон ол очих юм байна гэд эндээс цааш бол бид хоёр яваагүй. Тэгээд отхон нэнгэр хайрхан л очно. Уул явралт их хоригдсан гэж би сонсч ирсэн. Үний бол сайн мэдэхгүй. Бараг хоригдсан баха. За Бадар хундаг нуур маань энэ дээрээс ингэж харагдаж байна. Энэ одоо ингээд тонгоогод сая энийг ингээд харсан чи юу яд юм чи дороос ингээд нөгөө ундраг нь ингээд гарч байгаа юм шиг гэж юунд харагдсан юм л шүү дээ. Тийм үү? Тий. Би чинь цугаад ингээд харангууд өнгөөр ялгараад дороос ингээд харагдсан юм л. Битэрийн сууж байгаа цэг тэр харагдчихна. Бид хоёр тэр дээдл сууж байгаа одоо тэр харах исаны яг дээд өнтер. за Бадар хундаг нуурын маань хэлбэр нь иймэрхүү. Хүмүүс ийшээ нэг юм хийгээд идэг гинэ. Тэгээд тэр нь ингээд нөгөө энэ нуур бохирдоход хүргээд байгаа. Тэгээд хүмүүс ер нь бол болж игэл нутгийн удирдлагууд нь сая нөгөө хамгаалагч нь хэлж илээ. Одоо байгаль орчны хамгаалагч нь. Сүсэг бишрэлтэй байж болно. Тэгээд нуурлуугаа ерөөсөө юу ч битгий хийгээрээ. Идэ будаа цацхтаа хүртэл нуураасаа хол цацаад тэгээд нуурлуугаа элдв аяг алт мөнгө эсвэл бас юу гэж вэ нэг юм ярьсан би тэрийг мартчихлаа. Нэг юм бодолтой юм хийгээд байгаа гинэ. Тийм үү? Тийм тэр бас нэлээд бохирдуулдаг гэж байна. Тэгээд тэр юмнуудыг одоо энийг үзэж байгаа хүмүүсээ бол битгий хийгээрээ. Нуурлуу одоо бид нар элдв юм хийлээ гэд бидний жаргал зовлон тэнцэж сайхан болохгүй. Тэгээд зүгээр л хараад баясаад энийг хайрлаж яхад л баг болох байхаа л гэж бодож байна. За тэр бол энд сууж байна одоо. Өөрсдөө дрон аваад ирдөө. Тэг чи нэг өөрсдөө сайхан тойруулах гэж бичлэг хийж. Яа. Тойруулаад өгье л да. Бид энэ баруун аваа гэдэг энэ ирэмлийг би харагдах нь над чи. дагаж яваад тэгээд бид энэ суудсан энэ дээрээс дрон хөргөд байгаа. Баялаа энэ. Энгээс бол хол байгаа шүү дээ. Энэ сууж байна хоёлаа. Я спорт модд унтраад хоёлаа бас сүртэй газар сууж байгаа юм шүү дээ. Хисаан дээр. Тийм л. Ай. Хоёлаа бас сүртэй харагдаж шүү. Сууж байгаамаа бид тэр. Би гэхдээ нэг бодлоо хийчихэд ингээд Монгол хүн болж төрсөн бол энэ эх орноо бүгдээрээ заавал явж үзэх ёстой гэж ойлгодог шүү дээ. Зарим хүмүүс нэг гой газар харагдахлаа бусдыг хүмүүст хэлээрээ хогшороо тарчин марчин гэж хэлдэг. Би үл тэрийг харамламааргүй байдаг. Бүхэн очиж үзэх ёстой. Хамгийн гол нөгөө нэг соёлтой аялж тэгээ хогшороо тарихгүй аялах ёстой гэж боддог. Түүнээс би ганцаараа үтчихэд энэс гой газрыг домдог чулуу хийбээд тэрээ мохоо олох чинь чимээгүй гэж бодох би дургу. Аль болох олон хүн хүртэж олон хүн харж иж тэр Монгол хүн ч бас нэг омогшиж бахарах хэрэгтэй үст тий. Энэ хүн нэг хооронд төрснөө бас ойлгох хэрэгтэй байхгүй. Мөн бол тэгээ зорж очиж байгаа хүмүүс нь хогшороо тарилгүй соёлтой болсаа хэлчихсэн. Нэг үе од бол гэтээ нилээн гайг болчихжээ ер нь. Хэцүү байна асуудал. Бүр Айгу болно гэдэг чинь хэмжигдэхгүй биш болчиход байгаа Тийм байхгүй. үү? Тий. Хэцүү байна хогшороод хэлдэггүй. Хаа гац. Хага бити хаяра аваа хангаатаа хүндэтгэл үзүүлэхдээ элдв тийм идэ будаг хамаагүй ингээд овоолоод хадаг уяад тэр бол нэг зохимжгүй шүү сүсгэлж болно. Гэхдээ тэгж заавал хадаг уйснараа одоо байгаль бас тогтоод байгаа болохоор хэдүүл ойлгох хэрэгтэй хаа. За болох уу? Тэгье. За За ингээд явахгүй л гэж сүсэж. отхон нэнгэр хайрхнаа үзүүллээ. Баярлаа. Удахгүй гой газар үзүүлнэ. Шууд ингэ үзүүлсэн бас гоё юм байна. Удахгүй гоё юмнууд олон үзүүлнэ.